Тэр нэг юм аюулгүй мэдрэмж авчдаг байхгүй. Дараа нь ингээд шинжилгээнийхний хариунуудаа ингээд харчаар за ямар ч хэлсэн нэг 95% эрүүл байгаа юм байна. Хавдраггүй юм байна тий. Зүрх судас даралт энэ юм гайгүй. Гэхдээ мэдээж нөгөө нэг марал илэгдэл дараа шүү дээ. Тэгэд ингээд нэг юм жилдээ нэг онцлогын шинжилгээ өгөөд нэг эрүүл 95-6% эрүүл одоо ийм дасгал хөдөлгөөн хоолунд бус юм аа ингээд зохицуулбал та болохоор байна гэдэг ийм хариу сонсно гэж асар том тайвшруулах. Асар том тайвшир. Энэ мэдрэмжийг, энэ тайвширлыг эн чинь өөрөө бас буцаад асар том урам зориг. Эрүүл гэдгээ мэдэх, одоо хавдраггүй гэдгээ мэдэх те БЦ вирусгүй одоо бусад ингээд энийг чинь мэдэж аавна гэдэг чинь аюул чухал. Одоо тэгээ мэдэх гээл хүрээд ирлээ нуратив дээр. Тэгээ сая хурж ирээд хараагаа үзүүлээд тэгээд цусны шинжилгээ аягүй юу юм байна. Гоё юм байна. Нэг одоо цусаа өгөөд тэгээд нийтдээ 35-6 онш гарахаас зөвхөн цусаар нь болохоор 18 гарчиж байгаа юм байна. Тэгээд тэнцэнээс нь одоо юу тань миний одоо нөгөө нэг сахар махар босоод одоо хүнд цусаар авч болдог бүх шинжилгээг нь гаргаад өгч байна. Тэгэхээр хеликобактериас аяа өгсөн. Тийм тэгээд одоо ингээд дараагийнхаа томограф босод тиймэр орох чинь. Манай монголч нь эрүүл мэндийн боловсруулгүй ард түмэн байхгүй бид нар чинь яг нэг нугуу шууд хэлж байна. Нийтээр эрүүл мэндийн боловсрал гэдэг юм байна. Би өөрийнхөө нөгөө нэг уран бүтээл бусад нийтлэл юм дотор манай монголчууд нийгмээрээ эрүүл мэндийн боловсралгүй байгаа гэдгийг ингээ ойлгуулад одоо вакцин нь одоо цар тахал нь гарвал вакцин нь юу болох юм. За тэгээд нийгмийг хамарсан өвчин зовлон энэ юмнууд нь юу болох юм гэсэн энэ юмнуудыг уран сайхны болоод баримтат байдлаар ингэж нийтэлж ном зохиол болгож гаргадаг. Тэгээд тийм болохоор нөгөө нэг ангаахын судалгаа, эрүүл мэндийн судалгааг илүү түлхүү хийдэг. Одоо миний сүүлийн жүжигэн дээр ихэд одоо зүрхний хан нэмгэрэх өвчтэй бүсгүйн тухай ч юм уу те. Тэгэнгүүт энэ болгооч яг нэг хэдийгээр уран сайхны сюжет ч гэсэндээ амьдрал дээр байдаг зүйлийг л уран сайхнаар харуулж хийх зорж байгаа шүү дээ. Тэгэхээр хүч өөрийнх эрүүл мэндэд аягүй анхаардаг болоод эхэлт юм. За би чи юу лээ би чи ингээд аягүй олон цагаар сууж ажиллана, хөдөө гадаа олон сараар явна. Тэгээд нөгөө хоолунд тамир хөдөлгөөн юмаа зохицуулахад суугаа ажил их хэцүү. Яг нэг юм төвлөрөөд орцсон нөхцөл төр чи аягүй хэцүү байхгүй. Тэгэхээр дараа нь ингээд би юу болж байгаа л гэдэг юм аягүй их санаа зовд. Өнөөс машина юу болж байгааг би аягүй сайн мэдэн шүү дээ. Хитэн чекийг хараад мэдчихнэ. Тэгэхээр нэг жилдээ нэг удаа ингээд бүтэн биеийн шинжилгээ одоо энийг урьдчилсан үзлэг онцлогоо энийгээ хийлгүүлээд тэгэд одоо дараагийн жил одоо ямар хүч хөдөлмөр бүтээл гаргах одоо эрүүл мэндийнхаа юунд анхаарах тэгээ санхүүгээ төлөвлөх энэ чинь хүний эрүүл мэндийн бүх зүйлтэй ингээ холбоотой болчихж байгаа байхгүй юу. Одоо эх жил ингээ амар том уран бүтээл төлөвлөсөн байлаа гэхэд би одоо ямар нэгэн эрүүл мэндийн муу мэдээ сонсох юм бол илүү их тэрэндээ цаг заваа санхүү мөнгөө зохицуулах бие одоо нэг зурхаа дээр гардаг шиг инхрийл үүштэй болох хэрэгтэй болох нь шүү дээ. Би өвдөхөр өвдчин гэдэг шиг юусо бахархал биш шүү дээ тий. Би өвдөхөр хий өвдөх миний гэр бүлийнхээ өвдөн дагаж хямран санхүү мөнгөөрөө хохирно. Тэгээд хүрх ёстой байсан амжилт бүтээл гаргах ёстой байсан бүтээл тойрол бүх юм байхгүй болно. Гэр бүлтэй үнэхээр хайртай бол чи эрүүл байж хайрлах хэрэгтэй. Нөгөө миний зохиол дээр байдсан шүү дээ. Цэцгийн дуртай бол түүнийг амьд байлгаж хайрлаа. Би цэцгийн дуртайгаа бүх цэцгийг очиад тастаад байж болохгүй. Би хөдөлмөрлөх ёстой, би ажиллах ёстой гэдээ хамаг юм золиод эмнэлэгт үзүүлэхгүй ингээд бие гаргаа хайчих бас болохгүй байхгүй. Гэр бүлтэй хайртай ойлгож чинь гэр бүлтэй хайртай тий. Гэр бүлийн талаа ажил хөдөлмөр гаргаж байгаа ойлгож чинь тэр бүх л хүндэ гэж байгаа. Тэгээд өөрийнхөө эрүүл мэндийг бүгдийг нэг хайж болох. Компьютер томограф. Лабын хэсэг маань ер нь бол нөгөө ерөнхий цэцрэг туяа ашиглаж шинжилгээ хийдэг юм. Баярлалаа. Ситийн дээр гараад ирсэн. Хүн болгонд нэг юм драма ч юм уу янз бүрийн байдаг шүү дээ. Би нэг тийм битүү орчны нэг юм юутай байхгүй юу? Одоо синдром гэх юм уу? Лифт цахилгаан шатанд удаа явах тий. Тэгээд нэг юм
нөхөн хонголд ингээд ийм давчуу орчинд нэг юм тэрийг одоо ангаахын хэлээр юу гэдгийг мэддэг байна. Нэг тийм жоохон нэг тийм эвгүй санагддаг. Тэгсэн чинь урд нь нэг жилийн өмнө шинжилгээ өгч байгаад яг ингээл амар юм битүү орчин нэг ийм нарийнхан аппарат нь өөр өсөх байхгүй. Тэгэл ингээл авсгаа тавьчтаад ингэ саяных ч нэг өөдөөс яриад Google-тай ингээ гараад байгаа юм уу? Асуулаараа түгжээрээ гэдэг. Тэгээд нэг тийм хэцүү биш. Тэр талаасаа ингээд айгу тайван. Зүгээр ингээд твтэй тэгээд нэг маш богино хугацаанд зүрхнийхээ зургийг авахуулаад одоо тэгээд дараа нь цээж хэвлийн хөндийгээ ингээд холод нэг тийм айц байхгүй. Тэгээд дуу чимээ багтай аппарат нь л илүү дэвшилттэй байх шиг байна л да би л тэгж бодсон. Чи өнөөдөр ингээд яг амжилтанд хүрээгүй байж болно. Гэхдээ эрүүл байх хэрэгтэй. Эрүүл ээжж чи амжилтгүй байгаа ч гэсэндээ эрүүл ээжж чи дараа нь эрүүл биеэр тэр амжилтыг хүртээ. Тэгээд өнөөдөр гэр бүлгүй болвол чи заашгүй эрүүл байх хэрэгтэй. Тэгжээж хүн эрүүл саруул бүтэн бүлээ харагдчихэж тий хүнд ямар харагдах ойлгомжтой гэр бүл. Хэрвээ та гэр бүлтэй болвол бүр зайшгүй бас эрүүл байх хэрэгтэй. Хамгийн тавд тий бүр зайшгүй эрүүл байх хэрэгтэй. Хамгийн чухал. За ясман сэрэгтэй байна уу үгүй байна уу гэдгийг одоо үзсэн. Зөвсөн нөө. Биеийн гадны хотын өөрчлөлт булчингийн мацагаас шалтгаалж байна. Сарнаа шинжилгээ нь 10 минутын турш шавар 15 минутын турш төлөх болоо. Хамгийн ертөнцийн сонсож болох хамгийн гоё үгнүүдийн нэг нь эрүүл гэдэг үг шүү дээ. Одоо хайр, уучлал, одоо юу гэдгийг те ялалт, амжилт, ололт гээд одоо чадсан, мэдсэн, алга ташаалт тэр болгоноос энэ болгоны чинь донд заавал байх зүйл эрүүл гэж сонсох. Эрүүл гэж сонсохын төлөө мөнгө төлжлөө гэд харамсаж байгаа бол би бол сэтгэлийн эрүүл биш байх гэж бодно. Яг нь биеийн эрүүл байж болох юм, сэтгэлийн эрүүл биш. Үр хүүхэд эрүүл саруул гүйж яах ямар амар тайван мэдрэмжийг ээж аавд өгдөггүй те. Одоо хань нийжил найз нөхөд эрүүл саруул байж байгааг мэдэх ямар амар тайван. Ер нь амар тайван буюу тэр чинь одоо ингээд амьдралын эрчим энерги юмыг өөр зүйл зарцуулж болох хугацаа байхгүй юу? Тэгээд хүүхэд нэг өвдөхөд л эцэг их ажил юм, оюун санаа бүх юм цаалгардаж санаа зовж ингээд тэгээд асар их айц дагаж эхэлдэг те юу өвдсөн юм бол яац юм бол юу болохоо ч юм. Тэгээ эмнэлэгт очиод үзүүлээд тэгээд яг мэрэгжлийн эмчнээгээд он шимийг тавиад зүгээр хамрын шуухнаа ээжээ гайгүй нэмийг өгөөд болчихноо гэж хэлэхэд л эцэг их өөрөө тавьширдэ ш цаашгүй те эмийг нөгөөд болчих юм байна. Тэгэхэд яагаад тийм байж иж өөрийгөө эрүүл гэж сонсоход баярлахгүй байгаа гэдэг нь юм сонирмоос. Тэгэхээр би энэ яг эрүүл байж болно. Сэтгэлийн хувьд эрүүл биш л баг. Бүх шинжилгээг өгөөд гараад ирлээ. Одоо байж болох л энэ 30 гаруй 40 шинжилгээ бүгдийг өгчлөө. Эмчтэйгээ уулзаад гараад ирэхээр ингээд миний биеийн байдал маань ингээд ийм олон хуц тайлан болоо гараад ирдэг юм байна. Үнэлгээтэйгээ хаана юу нь болж ийн болохгүй байна. Тэгээд одоо бүгдээрээ л баг ээ байна. Тэгээд ингээ гараад ирдэг юм байна. Өнөөдөр би нэг юм анзаарлаа л да. Нураа дотор явжгаад эрэгтэй хүмүүс том баг юм. Яг шинжилгээ өгөө явж байгаа. Тэгээ урьдчилсан үзлэг онцлогоонд ороо явж байгаа эрэгтэй хүмүүс тунц хөөх харагдлаа. Тэр тусмаа одоо эрэгтэйчүүд маань гэр бүлийн ноён нуруу, үрийн аав, бүсгүй хань болж явж байгаагаараа тэгээд амьдралыг холон зүйлийг нуруунд дээр дааж явж байгаагаараа бид нар бас нөгөө бүх хайр халамж бүх инхрийлэл сайн сайхнаа гэр бүл үр хүүхдэд зориулахын зөв. Тэгээ хүний эрүүл мэндэд тэгж байгаа зөвөр болчихно гэсэн юм ерөөсөө байхгүй шүү дээ. Нэг л өвдсөн, нэг л зөөр байгаа бол тэгээд хамгийн сүүлд нь ингээд яг өөрөө ч хохироод байгаа юм шиг яг үнэхээр өөрийнхөө эрүүл мэндэд анхаарахгүй байжсанараа гэр бүлээ бас илүү хохирож байгаа байхгүй. Удаан жил хайрлаж чадаагүй, удаан жил хамт байж чадаагүйгээр хүн ингээд
яг ингээ гартаа гээд өөрийнхөө эрүүл гэдгээ ингээ мэдээд бариад суух. Энэ эрүүл гэдгээ хань ижил үр хүүхэд аав ээжтэй хэлэх чинь ер нь бол хамгийн том хайртай шүүл гэж хэлж байгаа гэсэн үг байхгүй. Би бол тэгж бодож байна. Одоо ингээл би ээж дээр дайрч байгаа хөөгийн эрүүл гинэ ингээд урсан онцлогоо шинжилгээнд орчлоо. Би ээжигээ үзүүлдэг л дээ. Тэгээд ээжигээ эрүүл байлгахад асар их анхаардаг. Тэгээд өөрөө бас эрүүл гэдгээ ээжтэй ингээд хэлэх гэдэг айгүй их том хайр болоо гэж бодож байгаа. Тэгээ эрчүүдийн ээжтэй, үр хүүхдээ хань ижилдээ хайртай гэдгээ хэлэх, харуулах их том зүйл бол эрүүл мэндэд анхаарах шүү гэж хэлмээр байна да. Хайртай хүмүүсийн төлөө хариуцлагатай байж эрт илрүүлийн шинжилгээнд хамрагдцгаая. Эрүүл жаргалтай амьдралын үндэс урьдчилан сэргийлэх үзлэг.